Самбацхан үзэгчдээ дуу төрсөн түүх нэвтрүүлэг эхэлж байна. Энэ удаад 90-ад оны хүүхэд залуусыг байлдан дагуулж тухайн үед хүүхэд залуус гадаа гудамж талбай сургууль цэцэрлэг бүхэл газар найзуудтайгаа гитар тоглон энэ дууг дуулах дуртай байсан юм. Одоо хэрний энэ дуу үн цэний алдаагүй акшн киноны 1-р ангийн дууны төрсөн түүхийг өгүүлэх гэж байна. Энэ дуу хүн бүхэн сонсох дуулах дуртай байдаг. Нас туршаа мартаж чадамгүй нэг л акшн гэж байдаг юм тийм үү? Тэр үчин энэ киноны сэдв маань одоо 10 жилийн хүүхдүүдэд одоо үерхэл дурлалын тухай тийм. Бүтэн нэг 10 жил нэг ангид суугаад нэг хайрлах хайр. Юу л хамгийн анхны энэ хайр тэгтээ бүтлгүй хайр гэж магадгүй. Одоо чинь хайр дурлал бол хийж дуусгүй сэдв. Тэр акшн гэж нэр байдаг болгож байгаа. Тэгэхээр энэ бол одоо хүн хайртай байлаа гэж одоо өвөө эмээ хоёр гинт одоо тий 18 жил насныхаа ч юм уу зургийг тий 10 жил тойлоо гэж уулж ирсэн хүү тэр зураг үзээд одоо тий тэр акшн гэж байдаг бол гэдэг тэр дурсамж тэр акшн гэдэг нэрэндээч байгаа. Дээр нь бас түүж явах маань маш сайхан тий аялгауг нь хийсэн зөөлөн бид тэр киног зураг авалт хийж явахдаа ярьжсэн байхгүй. Эсвэл одоо бижим хайртай киноны дуу шиг бас ард түмний хий тулсан тийм дуутай болоо гэдэг. Тэгээд үгийг бариад ирсэн дээ. Энэ дууны киноны дууны үг гэдэг акшн гэдэг. Шүлгийг бид нар маш олон бүтээлчд яруу найрагчдад санал тавьсан шүү дээ. Тухайн үедээ одоо манай шүлгийн мастерууд бүгдэнд нэг юм хайр дурлалын анхны хайрын тухай нэг юм гоё шүлэг бичигөөч гэлтэй. Тэгж харин энэ шүлэг гарч ирээд тэр бүжиг хийцсэн байсан. Бүтэлгүй дурлалын ааган думбаад болзоонд хүлээх учрал бүхэн борооны дараах цэцгэс шиг бие сэтгэл минь ариусна. Насан туршдаа мартаж чадамгүй нэг л акшн гэж байдаг юм. Найз минь чи надад ан эрхлээж, найланхаа шан дэлгэн эрхлээж. Найз минь чи надад ан эрхлээж, найланхаа шан дэлгэн эрхлээж. Акшн киноныхаа дууг бол пүүжих бол анх өөрөөс ярьдаг гэсэн юм байна. Нэг ийм дуу хийвэл ягав, нэг ийм дуу байл ягав тэгэл тэ. Тэгээд тэр яг юуг нь битсэн. Аяа зохиосон киноны хаяг. Дууг л түргэн бүтээсэн шүү дээ. Пүүжих бол их түргэн зохиосон. Тэр үед Октон грамтлаг бидний сурамтлал хийж хаад энэ дуу дуусан согоо гэдэг дууч нэг. Тэнд аргил бэс гитар тавдаг гэсэн Октон грамтлаг. Энэ пүүжих ингэсэн баггүй тэр үедээ. Дашны дуугаар дуулах гэж ярьжсэн. Одоо дуучин те. Гавь дуучин жүжигч. Тэгсэн чинь дашны дуу төвд ажилтдаг байсан байхгүйсэн. А цог гэртээ ярьжсэн. Тэгвэл хойноос нь автобусны худал дээр хойноос нь хөөж гүцээд цогог авчиж энэ дууг дуулчихсан баггүй. Тэр дөөс онсон л баггүй те. Хэрэв тэгээд дашнад дуулсан бол бас яаж дуулах вэ те. Гэтэ сайн дуучил л дашнад те. Гэтэ манай цогогоо бол илүү наалдсан. Шанжин зэрэг үтсэн л те. 50 бат хүртэл дуулах гэж нэг үтсий. Тэгээд бүж яах нэг цогож дуулаад үжиж гэдэг. Тэгээд хүнээ яг олж авсан. Тэгээд одоо жирийн Монгол бүсгүй те. Одоо залуу нас гэдэг цогоо маань бас залуучууд өөрийнхөө уран бүтээлээр танигдсан байсан. Тэгээд цогоож их гоё уянгалыг дуулж хүмүүст наалдаж хүрсэн. Уран бүтээлчдийн хүсч байсан зүйл бол энгийн улиг болсон үг хэллэг биш боловч тухайн үеийнхээ орчин цагийн шинэлэг өнгө аяс байлаа. Цаг хугацаа олон зүйлийг илээдэгч энэ дууны шүлэг аялгау бид бүхний зүрхэнд хүрч сэтгэлд мөнхөрчээ.
Яг ийм дуу шүү, энэ дууны үг нь энэ гээд над нэг юм цаас рад руу хэмжээтэй цаас өгсөн юм аа. Гараар бичсэн. Одоо бол надад байдаг байхгүй тийм. Тэгээд яг дээдлийнхэн булган дээр нь үг гिचээд бадам гिचээд арт талд нь яг юу бичсэн байсан баллагдсан байлээ. Бадам одоо цэцэг юм уу, тэгээ бадам гэрэлж юм уу мэдэхгүй л дээ. Бадам гэдэг нэртэй хүн байна лээ. Гэтэ миний төсөөснөр бол яг бичгийн хэв ерөнхий тэр үгийн өөрчлөлт энэ төр бол 10 жилийн хүүхэд бичсэн болов гэж бодсон. Гэтэ эмэгтэй хүүхэд бичсэн юм шиг байлээ. Тэгээ шууд л бичлэгэнд оруулсан да. Тэгэхэд яг хүүхэд залуучуудын театрын тайзан дээр анх дуулж бичүүлжсэн. Тэгээд бас дахилтны хэсгэн дээр үг нэмсэн бас аялал нэлээд гарчид өгөн дутаад байсан байхгүй. Тэгэхээр бүгд яхад ярьж байгаа тийм үү гэд нэг асуусан юм шиг нэмчихв. Тэгээд яг тэр хэсгийн тийм үгдэг үгийг анх нэмж хийжсэн бас тэр дуун дээр. Аялгауны бүтцийн үед бол тийм аах зөөр аялгауны ард үүдэг одоо гармон гэж одоо хөг аяа хувьд бол жин дууны шиг биш гэх юм зөв яг хөг солигдсон тийм л дуу болсон. Тэгээд хүнд байх болов уу гэж бодсон чинь хүн чихэнд аюу хандсан л яг хөг мөг солигдоод арай энгийн дууныхаас аяа өөр байхгүй. Жаахан хүчлэх гээд үдсэн. Гэсэн чинь нууг дуун дээр ерөөсөй хүчтэй дуулахаар наалдахгүйсэн. Тэгэл аль болох ингээл нэг шивэнсгээл тийм зөөлхөн өнгөөр дуулах шаардлагатай байсан. Тэр үед бол ийм нэг хоёр гүд ийм дамар гэдэг шүү дээ. Аим ийм зузаан хайлтаа тийм дамран дээр бичдэг байсан юм. Тэгээд одоо бөмбөрийн жишээ нь бол одоо мадатч бичлэг хийж яхад нэг ингээд бөмбөр дарсан бол яг нэг дарж байгаа л. Тэгээд яг тэр чигээр алдуул дахиад ялдаг. Хоолоо ингээд бичиж яхад одоо бол шууд ингээд компьютерээр монтажлал хийчихэж байна л да. Нэг баг нэг мөрөөр бичиж болж байна. Тэр үед бол дуу нэг эхэлсэн бол алдахгүйгээр дуустал дуулах хэрэгтэй. Дараа нь дуулуулчаа цаашгүй дуусан дараа нь дуусан дууг нь найруулсан сонсоход киноны дүрсэнд наасан чинь зохиж явах хэрэгтэй. Найруулагч таалагдсан. Тэгээд энэ дуу анхлан тэгж байсан. 91 онд одоо бусд дуу зөндөл дуу байгаа л да. Тэгтэл миний бодлоор бол яг цагаах цагсан. Тэгээд дууны хувьд бол үнэхээр зүгээр ингээд уурсаад явцдаг. Тэгээд танаа салж байгаа зүгээр айгуугаар одоо жишээлбэл артлын байг хөгжингүүгээр зүгээр дууг нь аялахад хүртэл яг тэр танаа салгиж байгаа бүх юмд ингээд мэддэгдээд одоо яг хөгжимчин бид нар шиг хүмүүст бол үнэхээр одоо ахиж тийм их олон юм дуу гарсан юм уу гэдэг бол би л мэдэхгүй юм байна. Миний бодлоор бол байхгүй хаа. Одоос 20 жил юм шүү дээ. FM гэж тийм байхгүйсэн тий. Тэгсэн мөртлөө Монголоор нэг хоёр удаа явцсан. Тэр дороо тийж болчихдог. Кино гарахаас хүүхдэд дуулцдаг. Тэгэл кассетэн дээр гарсан нэг мэтгэд кино гараад телевизэн дээр тий залуучуудыг байлдан дагуулгаас өмнө энэ одоо манай тийм биз доктодоо энэ акшн кино энэ хоёр дуу бол залуучууд ажлын бүр хит болоод очсон байсан. Яг тэр анх акшн кино гараад тэгэл манай нэг хэдэн найз нар юуны урд явж исэн юм. Одоо сайн нэг шатдаг мах намын байрны урд тэд гоё том шоу болсон байхгүй тэр үед. Тэгээд тэр үчин паузын тоглож исэн. Тэгээ хөгтөнгөр тоглоод тэгэхэд анхын дуу бид сонссон байхгүй. Бүгд гэр гэртээ сонсно. Бүгд нэгнийд сууж гадаа позишнд гитараар дуулан зарим нь те диктэй бөмбөр болгож зохиол алидийн ингээд дуу болцсон байсан. Дуу бичлэг бол тэр үедээ одоо манай пүүжэрс ярьсан бохоо хүүхд залуучдын театр дээр хөгтөнгөр одоо хамтлаг барилж өстэй. Тэнд дуушлыг хийсэн. Хамгийн гайгүй кассетны сауны гэж байсан тийм одоо шиг байдаг ингээд сүг кассет чи хөвчлэн ингээд нөгөө түүцнүүд дээр ингэж бичлэг хийдэг байсан. Тэгэл одоо ингээд акшн киног тийм киноны дуу хуурж яваа гэхэд л одоо тэнцэнсэн шууд баг одоо сүг кассетнэр үйлдвэрлээл тэр дуугийн захиасан дууг нь бичиж өгөөд ингээд тараагчдаг байсан. Тэгэхээр одоо тэр үчин FM-д ховор байсан. Тэгэхээр яг гар дээрээс гар кассетаар дамжиж дуун хийт болдог байсан.
Сэтгэл зүтгэл бүхний эцэст уран бүтээлчдийн зорьсон зориг биелж үнэхээр л хит дуу болж чадсан юм. Дуугаар хүний сэтгэл зүрхийг эзэмдээ зогсохгүй. Нэгэн цаг үеийг байлдан дагуулна гэдэг бахархалтай бас сайхан. Хуучны хүмүүс бол яг үннийг хэлэхэд их сайхан байдаг юм аа. Одоо миний дуу дуулаад таны дууг би ингээд дуулгасан юм аа. Таны акшинг аваад өө тэглүү яах вэ чи яаж яамаар байна бүр одоо зүгээр нэг тэгхийн хооронд чинь шал өөр өдөх байхгүй бүр ингээд намайг хөглөөд буйна сүүлд харин тэр дууны тэр үеийн одоо анх дуулгасан дууны хэмнэл одоо стил гэж ярьдаг тий арга барилыг өөрчилж өөр одоо шинэлэг стилээр тэр байтугай бүр хэмнэлийн өөрчлөлт дөрвний дөрв дуу гэсэн хэмжээтэй байсан нэг дөрвний 3 болгоо тэгээд стил jazz стил болгоод их гоё болгоод дуусна да. За энийг бол гоё болгоно гэж яриад яах вэ? Тэгнэ гэж бол одоо баг байхгүй бах тий. Яг л хугасаа яг тэр үе аранж рок бүх юмнууд нь бол бүр үнэхээр болцсон яг ингээд тогтцсон. Ер нь юмны оригинал хувилбарч их хэцүү шүү дээ тий. Тийм болохоор бид хоёр зүгээр өөрчлөе гэж бодсон. Өөрчлөөд гэхдээ дуун дуулахад бол нэг актер нөгөө нэг ингээд ялгаа гараад тэгтээ өөр дуу болцсон юм шиг биш. Тэгтээ ямар ч байсан өөрчлөе. Одоо бид хоёрын хийж байгаа юм чинь яг тэр back music-ийг хийж байгаа live болгоё. Одоо pop jazz стилд оруулъя гэдэг. Насан туршдаа мартаж чадамгүй нэг л акшн гэж байдаг юм тийм үү Найз минь чи надад ирлээ Найлын хашаа дэлгэн ирлээ Зөвхөн төрдгөө шүү дээ тийм. Яг миний зөвхөн төрж исэн бол тийм одоо хэдхэн дууны нэг нь байсан. Одоо ч хүртэл тийм. Хүмүүс мэдээд ирсний хувьд бол яг дуу болж ил гэж би бодож байна шүү. Энэ акшнгийн дуудууд үеийн үед тийм мартагдахгүй дуу. Энэ дуу бол 90-ад оны залуучуудын сүл дуу гэж би боддог. Энэ дуу бас хүнд хүрэх тийм сайхан байлгүй болж чадсан. Миний хувьд боддог. Хамгийн сайн мэддэг дуунуудын нэг болох нэгэн дуу хамтдаа бүгдээр дуулъя. Ингээд энэ дуу хоромч гэж нэрлэн бол секунд ч гэж нэрлэж байна. Гайлч гэж нэрлэж болохоор юм дуу. Тэгээд энэ дуу кинотойгоо хамт гарсан. Байшин дээрээс айгүй олон хүн тагтаанууд бий болсон. Ингээд акшн киноныхаа дуу бүгдээрээ хамтдаа дуулсан. За бүгдээ хамтдаа дуулъя. Насан туршдаа мартаж чадамгүй нэг акшн гэж байдаг юм тийм үү Найз минь чи надад ирлээ Найдан хашаа дэлгэн ирлээ Орчлонгийн
бараа гонигтая шамас агцхигос бухамдад гамдаа тэмчин өнгөрөөч би уян болоод игшгэлээ бухамдад гамдаа тэмчин өнгөрөөч би уян болоод игшгэлээ насан туштай мартаж чадамгүй Akşam geç bedeniyor Demo Nedveci Nadı da ihtiyaç Nadı haşa Dediğin ihtiyaç Нэг 2 жил биш. Нэгэн цаг үеийн дуу байж чадсан тэрхүү бүтээлийг хамтын зүтгэлээр хийж чадсан эдгээр уран бүтээлчдийн нүдэнд энэ түүхийг ярих мөчид баярын бас бахархлын оч гялзаж байна. Tuşta Mars'ta çabılmıyor Bir akşam geçmedim Demo Nazmeci Nadı da ihtiyaç Nadı haşa Dediğin Дуу төрсөн түүх нэвтрүүлэг өгөр өндөрлөж байна. Хуучны сайхан дуунуудын нэг болох агшин дууны төрсөн түүхийг өгүүлэхийг бид зорьсон юм а. Нэвтрүүлэгтэй холбоотой санал хүсэлтээ та бүхэн доор хаягаар ирүүлээрэй. Баярлалаа.